Бүгдний өнөөдрийн мэнд өнөөдөр 26 оны 4 сарын 14 цагаа марцсан байна. Тэгэхээр ойрд манай дээр барааны хур нэлээд бууж байна. Энэ удаагийн ирэлт бол нэлээд онцлог шинэлэг бараанууд ирлээ, шинжлэгдсэн бараанууд. Тэгэхээр эхнээс нь тавьж танилцуулаад явъя. Хамгийн ихэнд FlyDigi-гийн B8X маань B9X болоод шинжлэгдэж ирсэн байна. Тэгэхээр энэ нөхөр бол B8X-ээс яаж шуудсан технологийн техникэл үзүүл талаасаа илүү сайжирсан байгаа. Загварч гэсэн ямар усныг би бас өөрөө задлж үзээгүй байна. Өмнөх бичлэг дээр дурдсан Black Shark-ийн 8 Pro-той энийг харьцуулж задлж unboxing бичлэгээр танилцуулъя гэж бодож байна. Тэрнээс гадна ийм шинээр кейс авчирсан зөөрийн гэр энэ яадаг вэ гэхээр та хургуурээ авч явахдаа энэ дотор хийнэ. Тэгэхээр зарим хүмүүсийн хувьд нөгөө энэ тэнд хийж авч явж байгаа сэнсэн дотор нь хог оруулаад ажилуулад кулерээ эвтчихэд байгаа үнэтэй зайтай тий. Тэгэхээр энийг бол яг тоон тэнцсэн 10 ширхэг ирсэн 10 ширхэг кейстэй яг B9X авсан хүнд нь л дагалдуулж өгнө. Цаашлаад манай дээр автомат сууц зарж эхэлж байгаа. За нэргээ байсан. Анкрын зүгдэж дээс тоглосон ч болохоор ийм амар бат бөх кейбл ирсэн. Энэ бол шалгарсан. Тэгээ хоёр төрлийн урттай. Нэг нь 6 фит, нөгөөх нь 3 фит. Буюу стандарт 0.9, 1.8 м. Дамжуулах чадамж нь бол галзуу 240 Вт. Нөгөө эко ямар юугаар л баталгаажсан тийм кейбл байгаа шүү. Макдодо. MC Dodo биш, Макдодо шүү. Макдодо гэдэг нь брэнд. За тэгээд энэ өөр дээрээс built-in кейблтэй. Энэ кабель нь татгаар сундаг, метрийн урттай, өөр дээрээ дижитал дэлгэцтэй, 40 Вт-ийн гаралттай. Энэ олонгол 67 Вт-тай. Тэгэхээр энэ кабелаараа татаж гарч ирээд залгуурны хувьд ч гэсэн нөгөө Американ болон Chinese стандарт гэсэн хоёр төрөл байгаа. Бидний хэлдгээр бөөрингийн нөгөөх нь сэрий. 67-той, 40-той, 35-той. Энэ 35-той бол яг бидний өдөрт мэрэглэнд бол хангалттай байдаг. 67 Вт-той өөр дээрээ кабелгүй бас нэг ийм загвар байна. GaN технологиор баталгаажсан. Энэ нь 33 Вт-тайг бол мэднэ тий. Дижитал дэлгэцтэй CA гэсэн хоёр гаралттай. Энээс гадна өөр бас ийм олон төрлүүд манай дээр бэлэн худалдаалагддаг шүү. Цаашаа явъя. M2 бас нэг ирсэн. Тэгэхээр миний хувьд нөөцөө нэлээд байдгаа шавхжээж чадан ядаа олж ирлээ. Яагаад вэ гэхээр апдейт ороогүй iPad маань бүр олдохоо байсан. Тэгээд үнэ нь өссөн. Юм болгоны үнэ өсөж байгааг бас та бүхэн мэдсэн байх. Гэхдээ би үнэ нэмэхгүй. Яаж зардаг байсан тэрийг хэрээл зарна. Үнийн хувьд бол миний хувьд энийгээр Kizi-гийн CS10 Pro 2 энэс өмнөх бичлэгэн дээр тайлбарласан. Pro X, GSN Pro 2, GSN Pro гэх мэт загварууд хэд хэдэн ширхэг ирлээ. Эдгээр маань үн боломжийн. Энэ Pro 2 бол жоохон үнэтэй хордог. Гэхдээ дууралт бол тасархай шүү дээ. Ийшээ хөргөр орж ирж байна. Бас Telesync брэнд. Telesync брэнд нь өөрөө ер нь бол ийм влог, видео талдаа аксессуарис гаргадаг брэнд. Гэхдээ нэг ийм хөргөр гаргасан мэлээ. Тэрнээс нь турших гээд Pro загвараас нь ганцхан ширхэг авчирсан. 20 хэдэн Вт-ийн хүчин чадал, 27 Вт-ийн хүчин чадалтай магнетик хөргөр байна. Mic DJI брендийн сүүлд гарсан юм чинь 25 онд гарлуу, 26 онд гарлуу. Арай хямд cost effective гэдэг те үн боломж юм. Яагаад гэвэл энэ нөгөө хүлээ авахч нь одоо тэр цаана харагдаж байгаачлаа team receiver бо TX RX гэдэг шиг энэ дээр хүлээ авахч нь арай хямд аргаар шийдэж өгсөн. Голдуу утсан дээр ашиглахад нэн төхөөрөмжтэй 2 миктэй. Өөр дээрээс энэ 3 төрлийн нөгөө noise cancel системтэй нэг юм мик ирсэн байна. Энийн арай өөр нэгтэй төрлүүд нь ч гэсэн араас ирж байгаа. Энд ганц B8X явж байна. Тэгэхээр B8X манай дээр одоо ганц ширхэг байна уу да. Үлтгэл энтэй нийлээд 2. Цаашаа дахиж B8X ирэхгүй.
Яагаад гэвэл шинэ загвар гарсан бол Fly DJ гэдэг брэнд дараагийн загварууд дээр анхаараа явдаг. Хуучнаа дахиж үйлдвэрлэгээ болчихдог гэсэн үг ээ. Манай дээр анх удаа ирж байгаа JBL-ийн гейминг чихвчнүүдээс цөөх идэг авчирсан. Энэ болохоор Quantum 100 гэх загвар байна. Boom mic-тэй нэлээд хөнгөн. Яг нарийн судалж амжаагүй байгаа. Тэгэхээр дараа нь энэ JBL-ийн хэдэн шинээр ирсэн чихвчнүүдээ бүгдийг нь бас аль биесний сайт дээрээс мэдээллүүдийг нь авч жагаад unboxing бичлэгээр танилцуулах болно. Энэ болохоор ямар загвар вэ? Quantum 250. Энэ хоёрыг харьцуулаад харахад энэ арай хямдхан харагдчихна. Тийм мэдээж энэ үний хувьд ч арай өндөр. Энэний мик нь бол гоё харагдчихээн. Загвар нь их тайхан байна. Өөрөө spatial audio дэмждэг юм байна. FPS төрлийн тоглоом. Ер нь бол манай дэлгүүрийн гол зорилго энгийн хэрэглээ биш. Голдуу тоглоомын хэрэглээнд төвлөрдөг гэдгийг надаар хэлүүлэхгүй мэдэх байх. Энэ бол зүгээр энгийн headphone. Bluetooth. Red Dot Winner 2023 гэж байна. Tune 520 BT гэх загвар. Дотроо ийм EQ тохиргоонуудтай app дэмждэг. Энийг бол нэлээд харж ирсэн баха. Дууралт JBL-ийн дууралтыг бол хандахгүй тийм. Манай дээр бас нэг ганц хоёр хон барааны байдаг. Энэ Go 4 болон Go 3 гэдэг спикерүүд, мини спикер, portable спикерүүд байдаг. За энийг бас нэг гоё. Энийг бол би өөрөө бүр дурлан авчирсан. Юу вэ гэхээр Tune 310C USB-C гэх AirPods байна. Энэ загварыг нь хараач. Маш гоё харагдаж байна. Тэгээ энэ маань өөрөө бас ер нь бол тоглоом талтай. Тэгсэн хэрнээ одоо нөгөө сүүлийн явцсан бүгд C-рүүд шилжиж байгаа учраас 3.5 биш C залгууртай иймэрхүү чихвчнүүд рүү жоохон төвлөрөх болно. Энээс 3 шиг ирсэн 3 хөрөнгөтэй улаан, цагаан, хар. Надад бол хараасаа илүүтэй энэ хоёр өнгө нь илүү гоё харагдаж байна. Нэг нь оранж оруулахтай нөгөөг нь яг улаанаараа байна шүү. Hammered Pro V3. Манай дээр V2 нь байдаг. 3 ч гэсэн өмнө танилцуулж ирсэн. Энээс нэг нөөц 2 хон шиг үлдсэн байна. Энэний загвар өөр дээрээ C донголтой болцсон байсан. Тэгэхээр анзаарч ивэл сүүлийн чихвчнүүд бүгд C-гээрээ дамжаад байгаа. Тэгэхээр дунд нь их салаалагч дамж залахгүйгээр дууралтанд нь нөлөөлөхгүйгээр үйлдвэрээсээ тэгж хийж байгаа болов уу гэж бодож байна. C belt нь бас яг дуусч ирсэн. Залгаа дараас нь ирлээ. 2 хар 4 цагаан ирсэн байна. Энэ нөгөө өмнө танилцуулсан саунд карт нь Pivoгийн GS20 гээд өөр дээр Moba модтой байлуу. EPS 7.51 хэмжээст шилждэг. X41 энийг бол тайлбарлах шаардлагагүй бах тийм ээ. Зүгээр энгийн нөгөө Blackstone гэх брендийн GS1 Mark 3 бас ирсэн. Энэ бол үн боломжийн байдаг. Дээрээс нь чихвчнийх нь оролт сонголтоо C болон 3.5 та тэгээ 60 Вт-ийн цэник дамжуулах чадамжтай гэдгээр танигдсан. Цаашлаа Sahara Cooler, Sipu Cooler 2 шиг ирсэн байна. Яг энэ хэсэг дээр логоостай гинэ. Чанарын төвшин бол их дайжгүй шүү. Үнэн нь бол өмчигдөр тайлбарласнаас арай үнэтэй. Адаптер нь арай жижигхэн харагдаж байна. Энийгээр бас танилцуулсан нөгөө цагаан хар өнгнөөс нэрсэн. Одоо л манай дээр ингээд хар улаантай яг стандарт загварууд бол зөндөө байгаа. Гэхдээ яг энэ хар нь бол үнэхээр бас класс шүү. Нэг ийм хоёр өнгө байна. Энд бас нэг гоё юм ирсэн арай. Сүртэй юм ширээний сэнс. Жогон хүнд том л авч явах жоохон тохиромжгүй. Суурин одоо bootcamp дээр ч юм уу. Ер нь заавал тоглоом гэдэг байлтгүй. Тасалгааны зорилт ашиглаж болно. Үзмж өдр бол үнэхээр гоё. Энэ дээр ингээ хувь нь гараад ирдэг. Төвшнөө бас тааруулна. Тэг 20, 25, 50, 75, 100. Үлээх чадамж бол үнэхээр супер. Манай дээр одоо тийм 3 төрөл зарагддгийг бүгд мэдж байгаа тий. Тэгэхээр нэг энэс нэг туршаар хэдхэн ширхэг авчирсан. Хайрцаг энэ өөр дээрээ дижитал точ нөгөө мэдрэгчтэй. Narcotics Jazzy нэг юм энэ хоёрын юм хамтрал.
Энэ хэсгээр имлээд гэрэл асдаг. Одоо flow гэж ярьдэн штэ тий. Тэгээ 60% та юм keyboard. Энэ бол зүгээр механик switchтэй, магнетик биш шүү. Тэгээ switchний дугааралт бол яг бас нэг тийм чимээ баг биш. Яг юм 60% та дээр бол ер нь дуутай байхтай гоё тийм дөө. Энэ дээр бас нөгөө юу байгаа шүү дээ. Attack Shark-ийн R82H гэх цагур байна. Цаашлын одоо юу вэ? Pivaгийн G71 гээд сая энэ онд гарсан шинэ юм hub, C hub. Хүчин чадлын хувьд нэлээд өндөр. Одоо энэ кабель нарагдчихна. Ийм урт кабелтай. Тэгэхээр зарим хүмүүсийн хувьд кабель нь богино болохоор ялангуяа нөгөө патен дээр keyboard mouse-оор тоглодог хүмүүст бол кабель нь богиндоод хамаг юм таталтаад байдаг. Энэ тэр асуудлыг шийдэж өгсөн байна. Энэ хэсэг дээр шууд C port-оор орж ирээд гол хэсэг нь ийм transparent маягийн тэгснэ энэ дэлгэц энэ хар хэсэг нь дижитал дэлгэцэн дээр одоо data transfer rate kilobyte per second гэдэг нөгөө лангийн оролттой тэрнийхэн дамжуулж байгаа мэдээллүүдийг харах боломжтой. За ямар оролт гаралтууд энэ харъя. PD 100 Вт дамжуулах юм байна. Энэ дээр гэрлээд харуулдаг юм байна. Тэгээд USB-A 3.0-той 3.5 чих хүчний оролт байна. HDMI бас нэг юу вэ? USB-A болон C. Ер нь бол сүүлийн хабнуудаа C-гээрээ төвлөрж маш өндөр дата трансфер явж байгаа шүү. Хамгийн сүүлд нэг цоо шин гоё бараа танилцуулах гэж байна. Гараад ерөөсө сар гаранд л болж байгаа. Тэгэхээр энэ бол баг анхдагч ухаа. Тэгэхээр HyperX-ийн AirBuds 3 өмнөх хүчлэг дээр 2 ирсэн. Энэ удаад 3 нь зулаагаад дараад ирлээ. Энэ бол юугаараа давуу талтай гэдгийг нь товчхон тайлбарлахад өөр дээрээ sound card-тай гэж өгдөг. Залгуур нь C тэгээд дугааралтаа өөрчилнө. FPS төрлийн тоглоом байна уу? Юу ямар тоглоом байна? Тэрэн дээрээ тааруулаад дугааралтаа өөрчилдөг. Энийг бол бүр дараа нь unbox хийж үзье гэж бодож байна. Та бүхэн өмнөх нэг бичлэг дээр анзаарсан бол G333 AirBud 2.2-ыг харьцуулсан тийм ээ. Энэ удаад бид нар бас нэг тестэлж үзэх шинэ бүтээгдэхүүнтэй танилцах нэ удахгүй. Энгийн загварыг нь бас мартаагүй. Энгийн гэдэг нь 3.5-тай. Тэгээд эдгээр энэ микний тэр хэсэг нь мик нь илүү сайжирсан болов уу гэж зүгээр ерөнхий нэг харсан, халтгаан харсан. Хар өнгнөөс хоёрхон шиг ирсэн улаанаас бол явах байна. Надад бол улаан өнгө нь илүү таалагдаад байдаг. За өрийн хувьд ч гэсэн арай өөр болсон юм байна. Дугарлалт нь ч гэсэн сайжирсан болов уу гэж найдаж байна. За тэгэхээр эдгээр ийм бараанууд ирлээ. Миний зүгээс шинээр ирсэн бараануудаас онцлох зүйл юу гэхээр Pivaгийн hub их таалагдж байна. Энэ AirBud 3S гэх загвар бас их сонирхол татж байна. За эдгээр бол яг байдаг. Иржил байдаг бараануудын эндээс JBL-ийн эдгээр чивчнүүд бас нэлээд гоё санагдчих байгаа. Хамгийн сүүлд нь энэ FlyDigi-ийн BUC-X болон Red Magic-ийн 8 Pro 2-ыг би задлахаас тест чадахгүй байна. Бас гоё тайлбарыг нь оруулна. Тэгэхээр манай дэлгүүр хуваарийн дагуу хэвийн ажиллаж байгаа. Манай хаяг үндэсний цэцэрлэг төрөлнгийн хойно Шилэн гүртэй Park Mall. Үүний дэш ганц хоёр зүйлийг бас тайлбарлаж байна. Манай дээр чихвчний тест явдгуу. Тэгэхээр болж өгвөл миний зүгээс хийсэн постлсон бичлэгнүүдийг үзээд эрхээс өмнө сонголтоо хийчихвэл зүгээр. Тэгээд хамгийн гол нь та сонголтоо зөв хийгээрэй. Манай дэлгүүр зарагдсан бараг солихгүй буцаахгүй. Үргэлж хамт байдаг та бүхэндээ баярлалаа.